шинэ үгсийг хамтдаа сарсан үзэн хичээлээ хураангуйлан давтацгаая. 现在下午分12点，他还没有起床。Одоо 12:05 минут дотор байна. Тэр босоогүй л байна. 他每天2点半上俄语课. Тэр өдөр бүр 2 цаг хагас орос хэлний хичээл суудаг. 我从上星期开始学习韩语. Би өнгөрсөн 7 хоногоос эхлэн солонгос хэл сурч байгаа гэх мэтийг үзсэн билээ. Ингээд үгийн сангийн шинэ хичээлээ эхлүүлье. Өнөөдрийнхөө хичээлээр эрүүл мэнд гэсэн сэдвийн хүрээнд шинэ үгсийг хамтдаа сурах болно. Та бүхэн хичээлдээ идэвхтэй оролцоорой. Бидний үзэх эхний үг бол 全身 全身 бүх бие хамаг бие гэсэн утгатай нэр үг. 我全身都不舒服. 我全身都不舒服. Миний хамаг бие тааламжгүй байна. Энэ жишээнд орсон шүүфү гэдэг нь тааламжтай, тухтай гэсэн утгатай тэмдэг нэр. Мэй Мэй бүр болгон гэсэн утгатай. 他每天6点起床. 他每天6点起床. Тэр өдөр болгон 6 цагт босдог. 锻炼 锻炼 дасгал хийх гэсэн утгатай үйл үг. 你什么时候去锻炼? 你什么时候去锻炼? Чи хизээ дасгал хийхээр явах вэ? Дараагийн үзэх шинэ үг бол тэн өвдөг гэсэн утгатай үйл үг. 我头疼 我头疼 Миний талгаа өвдөж байна. 我肚子疼 我肚子疼 Миний гэдэс өвдөж байна. Дараагийн үг бол 想 хүсэх гэсэн утгатай туслах үйл үг. 我想你应该去医院. 我想你应该去医院. Би чамайг эмнэлэг рүү явах хэрэгтэй гэж бодож байна. Энэ жишээнд орсон 医院 гэдэг нь эмнэлэг гэсэн нэр үг. 身体 би махбод гэсэн утгатай үг байна. 我身体没问题，不用去看病. 我身体没问题，不用去看病. Миний бие зүгээрээ үзүүлэх шаардлагагүй. Энэ жишээнд орсон 看病гэдэг нь өвчнөө үзүүлэх, эмчит үзүүлэх гэсэн утгатай үйл үг. Үргэлжлэн үзэх шинэ үг бол 一起 хамт цуг гэсэн утгатай. 我跟你一起吃饭. 我跟你一起吃饭. Би чамтай цуг хоол идэнэ. Ийфу хувцас гэсэн утгатай нэр үг. Жишээг хамтдаа харцгаая. 今天天气很冷，你要多穿点衣服. 今天天气很冷，你要多穿点衣服. Өнөөдөр цаг агаар их хүйтэн байна. Чи дулаан хувцаслах хэрэгтэй. Фа ян үрвсэх гэсэн утгатай үйл үг. 你嗓子有点发炎. 你嗓子有点发炎. Чиний хоолой баг зэрэг өрөвсөн байна. Энэ жишээнд орсон
有点儿гэдэг нь бага зэрэг жаахан гэсэн утгатай бөгөөд өөрт тааламжгүй тухгүй үед ингэж хэрэгэлдэг байхan. Фа шау халуурах гэсэн утгатай үйл үг. 你还有点发烧，就是感冒。你还有点发烧，就是感冒. Чи бас баг зэрэг халуурч байна, ханиад хүрчээ. Энэ жишээнд орсон ганмау гэдэг нь ханиад хүрэх гэсэн утгатай. Дараагийн жишээ нь бол 住院 эмнэлэгт хэвдэх. 你要不要住院? 你要不要住院? Чи эмнэлэгт хэвтмээр байна уу? Өнөөдрийнхөө сэдвтэй холбогдуулан дараагийн үзэг шинүүгээр яв эм тан гэсэн утгатай нэр үг. 你要多喝水，还要吃点药。你要多喝水，还要吃点药. Чи ус их ууж бас эм уух хэрэгтэй. 打针 тариулах. 你需要打针. Чи тариулах шаардлагатай. Ингээ өнөөдрийнхөө шинэ үгсийг үзэж дуслаа. Одоо бүгдээрээ үтсэн шинэ үгсээ өгүүлбэрт хэрхэн орохыг харцгаая. Эхний өгүүлбэр бол 我头疼有点发烧. 我头疼有点发烧. Миний толгой өвдөд бага зэрэг халуунтай байна. Дараагийн өгүүлбэр бол 我跟你一起去医院. 我跟你一起去医院. Би чамтай хамт эмнэлэг явъя. 你要不要住院? 你要不要住院? Чи эмнэлэгт хэвтмээр байна уу? 我身体没问题，不用去看病。我身体没问题，不用去看病. Миний бие зүгээрээ үзүүлэх хэрэггүй. 我全身都不舒服. 我全身都不舒服. Миний хамаг бие тааламжгүй байна. Дараагийн өгүүлбэр бол 今天天气很冷，你要多穿点衣服。今天天气很冷，你要多穿点衣服. Өнөөдөр цаг агаар их хүйтэн байна. Чи дулаан хувцлах хэрэгтэй. Үзэгчдээ одоо бүгдээрээ баттгал дасгал ажиллацгаая. Зургийг хараад асуултанд хариулаарай. Асуулт нь та нар不舒服. Түүний хаана өвдөж байна вэ? Энэ зурагт халуурч байгаа хүүхдийг харуулсан байна. Тэгэхээр та 有点发烧 буюу тэр бага зэрэг халуунтай байна гэж хэлэх нь. Хоёр дахь зургийг харцгаая. Энэ хүний гидсэн өвдсөн байна. Тэгэхээр та 肚子疼. Түүний гидэс өвдөж байна. Харин 3 дахь зураг нь толгой нь өвдсөн хүнийг дүрсэлсэн байна. Та 头疼. Түүний толгой өвдөж байна гэж хэлэх нэ.
Өнөөдрийнхээ хичээлээр бид эрүүл мэнд гэсэн сэдвийн хүрээнд шинэ үгсийг хамтдаа сурч тэдгээрийг буцтган дасгал ажиллалаа. Дараагийн хичээлээр байр түрээслэх гэсэн сэдвийг хамтдаа үзэх болно. Үзэгчдээ үргэлжлүүлэн хэлцэн хичээлээ хүлээн авч үзнэ үү? Хятад хэлний алсын